Танаа хүмүүстээ өнөөдрийн хичээлээр зэрэгцүүлэх холбоо түүнийг илрүүлэх арга хэрэглүүрийн тухай судлах гэж байна. За энэ хичээлийн маань зорилго зэрэгцүүлэх холбоо хэлний нэгж тус бүрээр илэрдгийг ойлгох юм аа. За тэгэхээр ерөнхийдөө бид үг бүтэх арга буюу үгнийх аргаар бол зэрэгцэн нийлмэл үг бүтдгийг үзсэн. Тэгвэл нийлмэл үг бүтэхдээ нэг үг нөгөөтөөгөө харилцан тэгш эрэхтэй зэрэгцэн хоршиж нийлэх нэг нь нөгөөтөөгөө үндсээр буюу нэр үүлийн холбох нөхцлөөр захирагдан холбож нийлэх хоёр үндсэн арга байдаг тухай үзсэн. За ингэж нийлмэл үгийг зэрэгцэн нийлмэл үг, угсарсан нийлмэл үг гэж ангилнаа. Зэрэгцэн нийлмэл үг гэдэг нь хоёр үг бие биеэ захирахгүй харилцан тэгш эрэхтэй зэрэгцэн холбогдож бүтснийг хэлнэ. Жишээлбэл эцэг их, бага балчир, жаргал зовлон, сайн муу гэх мэт юм. За зэрэгцүүлэх холбоос нь нөхцөлийн арга болон холбоосын арга гэсэн хоёр аргаар холбогддог. Зэрэгцэх нөхцөл нь зэрэгцүүлэх холбох нөхцөл, холбоос нь баа бөгөөд буюу агаад хийгээд харин эсвэл гих мэтчлэн холбох үг юм аа. За эдгээр холбоо үгийг үүрэг, бүтэх аргыг нь одоо харьцуулах юм бол эндээс бол харж болно. Тэгэхээр энэ ойлголтыг уншиж судлах материалаас илүү сайн дэлгэрүүлээд хийгээрэй. За тэгэхээр зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн онцлог нь ерөнхийдөө өгүүлбэрүүд маань бие даасан байдаг учраас хэлхүйн цуваанд хойно хойноосоо цуурч байрладаг. Тиймээс хялбар салгаж бас нийлүүлж болдог. Жишээлбэл үдшийн нар шарж хонд хотлов гэдэг өгүүлбэрийг үдийн нар шарав хонд хотлов. За дараа нь зэрэгцэн нийлмэл өгүүлбэр нь харьцааны хувьд өгүүлбэр нь бие биесээ нөхцөлтөн шалтгааллах тодорхой холбоо байхгүй өгүүлбэрзэн хувьд сул холбоонд байдаг. За мөн дундын нэг ерөнхий нэг ижил гишүүнтэй байдаг. Жишээлбэл түүний эхнэр диждийн нас 40 орчим, зан ааш хурдан, үг хэл ширүүн, сэтгэл санаа сайнгүй гэхэд бол дижид гэдэг ерөнхийдөө нэг одоо ижил гишүүнтэй байна гэсэн үг. За эндээс зэрэгцэн нийлмэл өгүүлбэр нь ямар өгүүлбэрээс бүтэх вэ гэдгийг харж болно. Хоёр бүрэлдэхүүн өгүүлбэрээс мөн нэг бүрэлдэхүүн өгүүлбэрээс эдгээр хэв шинжүүдээс бол зэрэгцэн нийлмэл өгүүлбэр нь бүтгэнэ. За зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг холбоос зэрэгцэн нийлмэл өгүүлбэр, холбоосгүй зэрэгцэн нийлмэл өгүүлбэр гэж ангилна. Холбоосгүй зэрэгцэн нийлмэл өгүүлбэрт нь хэлэх аялга болон зэрэгцүүлэх нөхцөл орно. Харин холбоос зэрэгцэн нийлмэл өгүүлбэр нь холбох үг байдаг. За ингээд хичээлээ ууших материалаасаа илүү сайн дэлгэрүүлээд судлаарай. Хүүхдүүдэд амжилт хүсье.